За хай манайхан галзуу кино сувагтаан тав тамаар өлцгөө. За энэ удаад буруу та нартай 2018 онд гарч байсан The Soul Mate гэх галзуу хөрхөн киног ярьж өгөхөр сонголоо. Ганц алгаддгаар алдартай Ма Донсок буруу тоглосон болохоор энэ кино мэдээж галзуу байх нь ойлгомжтой биз. За тэгээд энэ галзуу киног дататай гар утас урамшууллыг үзүүлж байгаа Unitel болон төрлөх гоо сайхныг чинь хачин сайхан тодотгож өгдөг үйлчилгээг чин сэтгэлээсээ чадвар туршилгаа зориулж хийдэг Giga Beauty Room салонтой хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд саба дараагүй бол саба, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм. Ингээд хэдүүлээ энэ галзуу хөөрхөн киноны тайлбартаа орцгоё. За нэг залуухан цагдаа загасны зах дундуур нэг залууг хөөгөөд гүйж байгаагаар кино эхэлнэ. Цагдаа залууч хамтрагчийнхаа хамтаар тэр залууг хөөсөөр эцэст нэг юм усан дунгаад барьж авч чадлаа. Залуухан цагдааг Тэжингийн. Дүр солигдоход автобусанд нэг танхаа идэхэд нэг эмэгнийг сандал дээр суулаа гэж дарамтлж байгаа харагдана. Эмээ, хөгшин юм бол яах гэж ингэж гадуур тэнж бусдад гайвуулж ирд юм бэ? Өөхөх болоогүй юу? Та нар юугаар арсан? Та нар ч одоо дүлий юм аа? Энэ үед автобусны буудланд сууж байсан биерхүү залуу Жансуу нөгөө танхаа ирлүү сүртэй наргагүй ойртож ирлээ. Нөгөө залууч сүрдээд гараа хөдлөхтөн дальдчиж байтал Жансуу буух товчоо дараад миний буух буудал иржлээ. Гээд буугаад явчихна. Тэрнийг буухта зэрэгцээд автобусанд явж байсан өсвөр насны охин бууж ирээд тэрнээс хөөрхийн эмгэнд ягаад туслаагүйг нь шалгаж эхэлнэ. Учир нь Жансуугийн нуруунд дээр шудраг ёс хизээд ялдаг жудочин Жансуу гэсэн бичиг байлаа. Тэгсэн нөхөрөө элдв янзын хүмүүстэй муудалцах ямарч сонирхол байсангүй. Тиймээс тэр битээ илүү дутуу юмд хошуу дүрээд бай золиг минь. Ингээд загинсанд нөгөө охин уурандаа нурууг нь цогцоход зугтаагаад явчлаа. Жансууг жудогийн дугуйлан дээрээ ирэхэд цөөхөн хідэн шавн хийцгүй маягтай байцгааж байна. Тэрнийг дөнгөж ажилдаа иртэл имлэгээс удастаад охинд нь доонор олдсон гэж мэдэгдсэнд тэр баярлсандаа өөрийн ирэхгүй хашгирч орхино. Тэр өдөр цагдаа Тэжин ажлаа тараад найз бүсгүнхэн ажилдаг загасны зах дээр очино. Тэгсэн найз бүсгүн загас худалдаж авсан нэг ихчтэй ганц бие найз залуу байхгүй инэ тэрэ гэж гисэн зогсчулаа. Тэжинийг амралтын өдрөөр ирээд туслахын оронд ажиллаа хийсэн гэж эсэргүүцлээ илэрхийлж байгаа санаанд тэр байж. Гэхдээ гэмт хэрэгтнүүд чинь амрахгүй юм байна штэ. Ингэж Тэжин учралсан ч найз бүсгүн халгаасангүй. Тэгээ тэр гэрлүүгөө яваад хувцсаа сольж нэг ихчид мөнгө өгч яваад найз бүсгүнхэн үлдсэн сүүлийн хідэн загсыг худалдаж авахуулаад найз бүсгүүдэрээ очиж лангууга хаахтан тусаллаа. Тэгээ тэр хоёр хамтдаа гэрлүүгөө явцгаана. Нөгөө талд сэтгэл нь хөдөлсөн Жансуу охиных нь эмчилгээг хариуцаж байгаа эмнэлэг дээр гүгээд очичихсан сууж байлаа. Эмчч 2-7 хоног бэлдээд тэгээд мис засал хийнэ. Гэсэнд Жансуу баярлсандаа эмчийн гарыг чангаа гэгч натглаа. Та бол ам аврагч алтан гартан шүү. За тэр яах вэ? Та төр суул да. Нэг эмзэг асуудал байна л да. Та мис заслын төлбөрийг нь төлж дийлэх үү? Тэр асуудалгүй. Би жудогийн дугуулангаа зарж угаад чамаагүй төлнө. За тэгвэл сайн байна. Охин чинь мис заслын дараа дураараа гүйж харааж чаддаг болно. Гол нь охиноо мис засал хүртэл сайн харж хандж байгаарай. Гэвч Жансуугийн охин Докхюн жудогийн улаан хоббитой охин байлаа. Тиймээс аавыгаа эзгүүчилж угаад бамбруучтайгаа барилдаж баруун зүүнгүй савдаг байна. Манай хүн охиноо чадлаараа асрах гэж хичээж байна. 2-7 хоногийн дараа мис засалд ороод дураараа гүйж жудоогоор хичээллэж чаддаг болно гэсэн охин нь чихтэйхэн баяртай байлаа. Тэгээд Жансуу охиноо өдөр үнжүүлэхэд нь хүргэж өгнө. Тэр өдөр Тэжинийг ажил дээрээ сууж итэл хорооных нь оршин суугч ахгүй орж ирээд алга болсон нохойг нь хайхгүй байна. Миний төлсөн татвараар цалинжиж өгж ажиллаа хийхгүй байна гэж толгой төрөөгүй загинчаад гараад явчлаа. Тэгэхээр наргагүй байдалд орсон Тэжин ах хүүгийн нохойг шүндэл болтол хайдаг. Тэгэд нэлен оройхон бомбтын хажууханд нөгөө гайтай нохойг нь хайгаад явж итэл тэнд сэжиг бүхий хүмүүс завнаас хідэн эмэгтэйчүүдийг буулгаж байгаатай таарлаа. Тэгэд мопедондоо суугаад тэдний хойноос явна. Тэгсэн тэр машиныг түнэл рүү оруулаад алдчихлаа. Сандарсан Тэжин мопедоосоо буугаад нөгөө машинтаа төстэй нэг машиныг шалгаад зогсож байтал тэр машин нь Жансуугийн машин байж таарна. Аха, та сая энэ машинаараа хідэн эмэгтэйчүүдийг зөөгөөгүй юу? Юу яриад байгаа? Би энэ машинаар хүүхнүүд биш хүүхдүүд л зөөдөг. Дээр нь Жансуу жудо гэсэн бичиг байгааг харахгүй байна уу? Гэхдээ наад бичгийг чинь хинч наачих штт. Ингээд хэсэг зур маргалдацгааж сүлдээ бүрээ барьцалдаж авах дээрээ туллаа. Уралсан Жансуу машиндаа суугаад яваад өгсөнд сандарсан Тэжин мопед ороо хөөх гэсэн ч мопед нь ассангүй алдчихна.
Маргааш Тэйжин санамсаргүй явж байгаад Жансуугийн охины өдөр өнжүүлэхийн гадаа тэрнтэй таарад охин нь тэнд сурдаг болохыг олж мэднэ. Тэгээд араас нь явсаар тэрний жудогийн дугуулангийн гадаа очиод машиныхын зургийг авсанд Жансууч гараад ирлээ. Тэйжин тэрнийг гэмт хэрэгт холбоотой учраас өөрөөс нь зовхтаад байна гэж бодж байсан бол Жансуу ямар ч гэмгүй хүнийг шалгаад угаад нь ийгд үзэж байлаа. Тэгээд Тэйжин мань хүний зургийг нь дарчхаад яваад өгнө. Тэйжин холгүйхэн байх GS-25-аас ус авчиад гарах гэж байтал урд шөнийн хүмүүс эсрэг талынх нь байшингаас гарч ирж байгаа харагдлаа. Тэр нь нэлээд том босс бололтой. Орон Тэйжин ажлынхаа ах нартай сууж уугаад сууна. Ажлынх нь буруунууд бүгдээрээ ажилласаа залхацсан. Өдөр хоногийг аргацаасан нөхдүүд л байлаа. Тэгээд гарч явахдаа Тэйжин охинтойгоо хамт яваад Жансуутэй таарч энэ хүн танхаа итгэж шиг харагдахгүй нь гэж ажлынхаа Жоншиг ахаас асуусан цаадах нь энэ чинь дасгалжуулагч Чойл вэ штий. Гэмт хэрэгтэн шиг харагддаг болохоос хорхойд хоргүй хүн дээ гэж хариуллаа. Маргааш нь Тэйжин жудогийнхаа дугууланг зархаар хийш тийшээ утасдсан ч төдийлөн урагштай байсангүй. Харин Тэйжин оройдоо нөгөө с ижигтэй газрыг сэмхэн ажилдаг болж. Тэгсэн яг тэр үеэр Жансуу тэр хаваар явж таарсанд тэрнийг сэжгэлж байсан Тэйжин араас нь даглаа. Тэгсэн нэг харанхуй гудамжинд хідэн залуус нэг эмэгтэйг барьж аваад нөгөө байшин руу чирээд орж байгаа харагдана. Тэгсэн тэр эмэгтэй додогшоо орохоос өмнө утсаа байшингийн хажуугийн бод руу шидчихлээ. Тэгсэн Тэйжин ч бушуухан очиж утсыг аваад байшин руу яваад орно. За сори борон танарт газ нэг гоё юм хэлээд хий. Цаан чин дататай гар утас урамшуулал эхэлсэн байна. Unitel-ийн салбарууд болоод Tokyo App-аас бэлнээр болон лизингээр гар утас аваад бүтэн жилийн турш дата бэлгэнд авах юм байна. Худалдан авсан гар утасны чинь үнийн дүнгээс шалтгаалаад сар бүр 3-аас 30 ГБ буюу жилд 36-аас 360 ГБ дата бэлгэлэх юм байна шүү. Гал зовж онлайнаар ердөө 5 минутанд лизингээ шийдүүлээд шинэ гар утсаа гэртээ хөргүүлээд аваарай. Урамшуул дуусах хугацаа 3 сарын 4. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Гэтэл тэр нэг цэнгэний газар байлаа. Эмэгтэйчүүдийг тэнд хүчээр хорж биеийг нь үнэлүүлдэг болтой. Тэйжинч тэр хүмүүсийг сэмхэн дагсаар байшингийн дээвэр дээр гарлаа. Тэнд хэсэг залуус нөгөө эмэгтэйг зодож гар утсаа хаан нуусныг нь байцаана. Тэгээд тэд өөрсдийг нь хүн ажиглаж байгааг гадарлаж Тэйжиний байсан газарт очиж харсан ч мань хүн тэндээс зугтаачихсан байлаа. Маргааш нь Тэйжин нөгөө эмэгтэйн утасны SD картан дээр байсан бичлэгийн хуулбарыг ажлынхаа Жоншиг ахтай үзүүлнэ. Энэ тэгээд бичлэгийн хуулбар юм уу? Ориг файл нь хаана? Надад энд SD картан дээр байна. Өөр зарим файлууд нь эвдэрсэн байлээ. Гэхдээ би сэргээж чадахгүй мэднэ. Орон Тэйжин шинхэн орсон байраа цэвэрлж байлаа. Тэр энэ байранда найз бүсгүүтэйгээ сайхан аз жаргалтай амьдрна гэж мөрөөднө. Тэгсэн ажлынхын Жоншиг ахын залгаад яаралтай ирэхийг тушаасанд мань хүн шууд хөдөллөө. Энэ үед охиндоо тоглоом аваад явж байсан Жансуу дэлгүүрээс гарч иртэл машиныг нь аччихжээ. Тэгээд ийш тийшээ хартал мопедто Тэйжин явж байгааг хараад "Гүй энэ нөхөр ажснаас зайлахгүй" гэж бодоод хойноос нөхөөдөг. Тэйжинийг Жоншиг ахыхаа дуудсан гаражид ирэхэд тэнд нь хинч байсангүй. Тэгсэн гэнт хоёр залуу гарч ирээд хоолойг нь араас нь боолоо. Тэйжинч тэдэнтэй байдгаараа ноцолдож байтал гэнт нэг машин ирээд тэрнийг мөргөөд унагчлаа. Тэгээд тэд хувцсыг нэгжиж байтал Тэйжиний араас гүйж ирсэн Жансуу ороод ирсэнд нөгөө нөхдүүдж Тэйжинийг хаяад нөөгдчихлаа. Тэгсэн нөгөө Жоншиг араас нь гарч ирээд Жансуугийн толгойроо цохиж ухаан алдуулаад нөгөөдүүлээс SD картыг авсан эсхийг асууна. Тэгсэн цаадуулан картыг олоогүй байлаа. Тэгээ Жоншиг Тэйжинийг ухаангүй хэвтэж байгааг хараад яарад очтол Тэйжин юусаа амсгалахгүй байлаа. Сандарсан Жоншиг нөгөө дүүл рүү ууралсанд цаадуулан тэрнийг цохиж унгаад "Чи цэвэр хүн шиг битгий шалчгнаад бай. Аятайхан байхгүй бол чамайг ч бас алчих шүү" гэд яваад өгдөг. Айсан Жоншиг яралтай нэмэлт хүч дуудсан дудалгүй түргэний машин ирнэ. Тэйжинч арайхийн нэгэн босоод тэдний урдаас очсон ч цаадуулан хажуугаар нь гүгээд гарчлаа. Гайхсан Тэйжинийг ийш тийшээ харж үтэл эмч нар ухаангүй хэвтэж байгаа өөрийг нь түрээд түргэний машинд оруулж байгааг хараад нүд нь орой дээрээ гарах шахлаа. Түргэний хоёр тэрэг давхсаар имлэгт ирээд мань хоёрыг сэхэнд оруулсанд удалгүй Тэйжиний найз бүсгүйч айд сандран гүйж ирээд яахаа мэдэхгүй хуйллаа. Тэйжин тэнд байсан ч хинч тэрнийг харахгүй байлаа. Тэгээд өөрийнхөө биеийг хараад өөрийг сүнс болохыг ойлгоод их сандардаг. Маргааш нь Жансууг сэрэхэд толгойн заадсараа салах гэж байгаа юм шиг өвдөж байлаа. Жансуу охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр яарад босч явах гэтэл охин нь айл хэдийн хажууд нь ирээд хончихсан байлаа. "Таны толгой чинь зүгээр үү? Та архиугаа зодон хийцсэн юм уу?" "Миний охин лавда санаа тавих юм да. Аав нь зодон хийгээгүй. Хэрвээ зодон хийсэн бол энд цагдаа нар ирж гисэн байгаа шүү дээ." Тэгсэн Жансууг тэгж хэлэхдээ зэрэгцээд цагдаа нар ороод ирлээ. Тэгээд Жансуу тэдэнд мэдж байгаа бүхнээ хэлсэн ч цагдаа нар нэг л итгэж өгдөг бай.
Байцаалд өгч дууссан тэрнийг коридороор явж байтал Тэжиний сүнс хар хурдаараа гүйж ирээд мөргөлдөж гэнэ. Үхэж байгаа гэдээсээ хүн нь ингээд гүйж явдаг аа? Сайхан худлаа залцгах юм аа. Аха, хүлээгээрэй. Та намайг хараад байгаа юм уу? Мэдрэл минь холдоо. Чамайг харалгүй ядгийн. Йоо, бурхандаа баярлалаа. Танд баярлалаа. Та намайг анхааралтай сонсч. Би яг одоо хүн биш болчоод байна. Би сүнс болчихсон юм шиг байна. Миний бие тэнд, би өөрөө энд. Одоо юу гэмээр ч юм бэ? Новш минь холдооч дээ. Би явъя. За тэгээд Жансуу тэрнийг түлхэж холдуулах гэсэн ч биеийн нэвтрээд байлаа. Тэгээд Тэжиний хэвтэж байгаа сэхэний өрөөнд очиод тэрний биеийг хараад шууд ухаан алдаад унчихна. Жансууг хэсэг хугацааны дараа сэргэхэд Тэжин совлогчийн хажууд зогсож байсанд тэрний өнхөлцг нь хагарах шахна. Совлогч, энэ хүнийг харахгүй байна уу? Уучлаарай, би эмч дуудаад ирье. Гүй, байж л та. Би хайгаад байна. Дасгалжуулагч, танаас гоё л да. Да миний ганц найдвар болоод байна. Юу яриад байгаа юм бэ? Сандарсан Жансуу эмнэлэг дотор зүгтааж ийш тийшээ гүйсэн ч Тэжин хажуунаас нь ерөөсөө салахгүй дагсаар. Та тэр шүн далайн ирэг дээр юу хийж явсан юм бэ? Бас өчигдрөөр тэр хүнийг машинаар зөөсөн биз дээ. Би дуудлагын жолооч хийж байсан юм аа. Тэгэд хүн зөөж өгсөн. Харин тэр шүний хувьд би тэр газар эхнэрийнхээ чандрыг цадсан. Тийм болохоор үе охиноо унтуулчаад очдөг юм. Тэгвэл андуурл болжий. Уучлаарай. Хэрвээ тийм бол хоёулаа биднийг ийм байдалд оруулсан навчнуудыг барьцгаая л да. Хоёулаа? Гэхдээ би зүгээрээ толгоороо жоохон л цохиулснаас өөр зүйлгүй. Би зүгээр заяа. Тэгээд ч цагдаа нар тэр хүмүүсийг барьна үз. Жансуу Тэжинээс салах гэж байдгаараа зүгтааж ийсэн ч Тэжин тэрнээс салахгүй дагсаар л байна. За нөгөө талд Тэжиний найз бүсгүй тэрнийг сэхэнд сахиад сууж байлаа. Тэгсэн Жон шиг ирээд Тэжин өөрт нь ямар нэг SD карт үлдээсэн эсхийг асуулаа. Тэгээд SD карт үлдээгээгүй гэдгийг мэдээд тэндээс гарч явна. Жон шигийг нэг л хэвийн биш угааг анзаарсан Тэжиний сүнс тэрнийг даглаа. Тэгсэн Жон шиг шууд нөгөө цэнгэний газар яваад орчноо. Чи миний дуудлагыг яагаад таслаад байгаа? Чи зөвхөн SD картыг л авна гэсэн биз дээ. Хүн алах гэдэг нь яаж байгаа? Тэгээд ямар ч гарц байхгүй зү. Яасан? Тэр нь санаа зовоод байгаа юм уу? Чи өөртөө санаа зовзаа. Чамайг мөрийтэй тоглоод байгаа бүхнээ алдсан байхад би туслаа үстэ. Мартчихсан уу? Хоёулаа хамт байхад болно доо. Хоёулаа гинэ. Энэ заван ажилдаа намайг битгий хутгах гэдэг. Уралсан Жон шиг буу гаргасанд чон захирал сандарлаа. Тэгсэн энэ үеэр цагдаагийн газрын дарга нь орж ирээд тэрний бууг булааж аваад аалгадаж өргөхнө. Чон менежер. Чи хэдэн хүүхэн маллаад үеч чадахгүй халдчаад ийм заван байдал үүсгэсэн гэдгийг мэдэж гинөө. Чи ажлаа сайн хийсэн бол тэр цагдаа өнөөдөр зүгээр явж байх байлаа. Энэ бүхнийг харж үзсэн Тэжон хамтран ажиллагчид бүгдээрээ урвагчд байсныг мэдээд боож өгөхөө шахаад даргаагаа цохиод авсан ч гар нь нэвтрээд цохиж чадсангүй. Тэжинээс болоод ууралж байгааг ч ойлгож байна. Гэхдээ тэр бүгдийг нүдэрээ харчихсан штэ. Тэгэхээр яах ч аргагүй. Бид өнгөрсөн хугацаанд Тэжин шиг олон бацаануудыг үзсэн биз дээ. Тийм ээ дарга. Чон менежер. SD картыг ол. Өөр гэрч байгаа баха. Би тэр гэрчийн учрыг олё. За тэгээ чон менежер Жансуугийн байсан эмнэлэг рүү залуусаа явууллаа. Тэжин яарч очоод Жансууд анхааруулсан ч цаадах нөхцөл байдал ямар ноцтой байгааг ерөөсөө ойлгохгүй байлаа. Тэгсэн Жансууг физик эмчилгээний өрөөнд байхад нөгөөдөл олж очиод тэрнийг боож алахыг завдсан ч Тэжин амжаад анхааруулснаар Жансуу өөрийгөө хамгаалаад зодолдож тэднээс зүгтааж чадна. Тэрээр Тэжиний найз бүсгүй тэрний эд зүйлсийг үзэж угаад гэрлэлтэд батлуулах өргөдөлд Тэжин өөрийнхөө хэсгийг бөглж хурууныхаа хээг дарсан байгааг олно. Тэгэд шууд яваад өөрийнхөө хэсгийг бөглж иргэний бүртгэлийн газартаа өгдөг. Тэгээд Тэжиний найз бүсгүй хөл хүндтэй болсон гэдгээ бас гэрлэлтэд батлуулж албан ёсоор эхнэр нөхөр хоёр болсон гэдгийг хэлж Тэжинийг ухаан орхоор гуруула хамтдаа аз жаргалтай амьдрна гэж ухаангүй хэвтэх тэрэнд ярьж өглөө. Тэгээд анх Тэжинтэй танилцаж байснаа дурсан санаа. Аавынхаа байрыг банкнд хураалгаад сэтгэлээр унчихсан явж байхдаа Тэжинтэй танилцаж байж. Тиймээс Тэжин тэр байрыг нь нууцаар зээлээр худалдаж аваад хурмаа хийснийхээ дараа хамт амьдрахаар төлөвлөсөн нь тэр байлаа. За тэгээд Тэжиний төрөвчийг үзэж байхдаа тэр нэг SD карт олж маргааш нь Жон шиг рүү утастад картыг олсон гэдгээ хэлнэ. Энэ үеэр Жансууд дуудлага ирж охин нь олдохгүй байгаа талаар дуулгалаа. Сандарсан мань хүн эмнэлгээс гарч охиноо орой болтол хайсан ч олсонгүй. Энэ үеэр Тэжин тэрнийг тасралтгүй дагаж эхнэрт нь туслахыг гуйж байсан ч Жансуу халгаасангүй. Азуулхад Тэжин Жансуугийн охиныг өдөр өнжүүлэхийнхээ агуулгын өрөөнд ухаан алдчихсан байгааг олоод Жансууд хэлж өгснөөр охины эмийг нь аварч чаддаг. Хэрвээ охиныг ололгүй дахиад жаахан цаг алдсан бол охин амиа алдах байж. Энийг мэдсэн Жансуу Тэжинд талархаад тэрэнд туслахаар болдог.
За тэгээ зам дээр осолд орсон хүнд туслах гэж зогсож байгаад эхнэрээ ослоор алдсан гэдгээ Жансуу тэрэнд ярьж өгнө. Хэрвээ тэр хүнд туслах гэж оролдоогүй бол машина тэнд зогсоохгүй. Машина тэнд зогсоогоогүй бол эхнэр нь осолд орохгүй байсан гэж хатуу итгэсэн Жансуу тэр цагаас хойш тусламж хэрэгтэй хүнд туслах дурггүй болсон байж. Энэ үед Тэжиний эхнэр эмнэлгийн гадаа Доншигтай уулзаад сууж байлаа. Тэгээд дискийг Доншигт өгсөнд ууралсан Тэжин очоод тэрнийг цохих гэсэн ч болсонгүй. Цээжээр нь хадгуулаад газарт унлаа. Үүнтэй зэрэгцээд сэхэнд байсан Тэжиний биеийн байдал муудаж эхэллээ. Эмч нар сандралдаад тэрний амийг аврах гэж нэлээд оролдсны эцэст азуулж зүрх нь эргээд цохилж эхэлнэ. Энэ удаад зүрх нь эргээд цохилсон ч нэг их хугацаа үлдээг байхаа. Тиймээс шаардлагатай бэлтгэлийг хийж эхэлсэн нь зөв байх. Энийг сонссон Хюнжи сэтгэлээр маш их ундаг. Тэрнийг ийм байдалтай байгааг харах Тэжинд хэцүү байлаа. Тиймээс Дэмил Хюнжиг дагаад явна. Тэгсэн гинт машинтай хүмүүс ирээд Хюнжиг аваад явчлаа. Тэжин хойноос нь гүүх гэсэн ч зүрхээр нь хатгаад чадсангүй. Харин нөгөө талд Жансуугийн охин ухаан орлоо. Тэгээд эмч ирээд охинд нь зүрхээ шилжүүлэх гэж байсан донорын гэр бүл зүрх шилжүүлэн суулгахаас татгалцсан гэдгийг хэлсэнд Жансуу яахаа мэдхэ боллоо. Учир нь тэд бүтэн 4 жил хүлээсэн байж. Тэгсэн эмч өөрөөр яаж ч тусалж чадахгүй гэдгийг хэлээд явлаа. За тэгсэн нөгөө нөхдүүд Хюнжиг бомбын хажууд байх нэг байшинд авчираад SD карта өгөхийг шаардсан ч шарн хөдөлсөн Хюнжи цагдаад өгсөн гэдгээ хэлэхгүй гүрийсээр байна. За дахиад sorry буруу танарт дахиад нэг юм хэлээд хий. За тэгэхээр төрлөх гоо сайхныг чинь хачин сайхан тодотгож өгдөг үйлчилгээг чин сэтгэлээсээ чадвар туршилгаа зориулж ажилдаг нэг газрыг бронкаас танилцуулаад гэй. Гигэ Beauty Room. За энэ салон нь штэ плазм үйлчилгээ болоод гоо сайхны шивээс нүүрний иллэг массаж, маникюр, педикюр, сормус, вакс зэрэг үйлчилгээнүүдийг галзуу чадварлаг хийдэг гэж байгаа. Эдгээрээс онцлог хэлэхэд байна штэ. Плазма пен нь арьсны гадаргууд хүрэхгүйгээр микроплазмын цэгүүд үүсгээд тэгээд арьсны өөрийгөө нөхөн түлжүүлэх процессыг идэвхжүүлдэг дэвшилтэт технологи юм байна. За тэгээд ер нь үрчлээндээ баяртай гээл хэлчихгүй дөө. Гигэ Beauty Room салон. За баярлалаа тайлбараа үргэлжлүүлцгээе. Сэтгэлээр унсан Жансуу эмнэлгийн дээвэр дээр зогсчээтэл Тэжин ирээд охиныхын талаар сонссон гэдгээ хэлнэ. Би энэ олон жил нэг ч бүтэн ойртой хонч чадаагүй. Миний охин хэр удаан тисхийг мэдэхгүй байна. Аха, Хюнжиг хулгайлаад явчлаа. Тэр минь юу ч мэдэхгүй штэ. Тэгсэн би удахгүй өгөх гэж байдаг. Тиймээс амьд угаа дээрээ танаас гуй. Та надад туслаач дээ. Гэвч Жансуу байрнаасаа хөдлөхгүй байсан учраас аргагүй байдалд орсон Тэжин уйлсаар явлаа. Тэгсэн Жансуу тэрний хойноос ирээд тэрэнд туслахаар болно. Энэ үеэр Доншиг SD карта аваад Хюнжигийн байсан газарт иржээ. Тэгээд тэрнийг суллахыг шаардсанд чом менежер хуурлаад тэрнийг SD карта эхлээд өгөхийг шаардлаа. Доншиг тэдэнд SD картыг өгсөнд цаадуулан тэрнийг нэвшэртлэн зодчлоо. Тэгсэн цагдаагийн дарга ирээд чом менежерийг болиулах гэсэн ч нөгөөх нь урдаас нь хэрэгжүүлэхж цаашид илүү их мөнгө авч байхыг хүсэж байгаагаа хэллээ. Тэгсэн цагдаагийн дарга хуурлаад залуустаа тушаал өгсөнд цаадуулан тэрнийг ухаан алдтал нь зодноо. За үүнтэй зэрэгцээд Жансууч найзаагаа дагуулад бомбын агуулгах дээр ирж байна. Тэнд нууцаар хил дагуулад авчирсан эмэгтэйчүүдийг нэг өрөөнд хоржээ. Жансууч тийшээ ороод өөрийг нь зогсоох гэж оролцсон нөхдүүдийг баруун зүүнгүй балбаж эхэлнэ. Тэрнийг зодолдож байх зур Тэжин гүйж явсаар Хюнжигийн байсан газрыг оллоо. Энэ үед цагдаагийн дарга нэмэлт хүч дуудаж байна. Учир нь тэр энэ бүх ажлыг чом менежер дээр тохоод өөрөө хэрэгээс мултрахаар төлөвлөсөн байж. Гэвч тэднийг төлөвлөснийхээ дагуу ажиллаж эхлэхээс өмнө Жансуу гүгээд ирнэ. Өөрийг чинь энэ хавийг завааруулаад угаа том дарга гэж сонслоо. Харин ч би энд хууль дүрм сахиулдаг хүн юм шүү. Бусдын хэрэгт хошуу дөрөхэ бол. Би ч бусдын хэрэгт хошуу дөрдөггүй л хүн л дээ. Гэхдээ амьдралд орхиж болшгүй зүйл гэж бас байна. Тийм бол яа гэх вэ? Хүний хэрэгт хошуу дүрснийхээ горыг амсаж дээ. За тэгээ цагдаагийн дарга хүмүүстэй тушаасанд тэд Жансуу руу дайран орцгоно. Тэгсэн тэдэн дээр цагдаа нар ирээд шууд Жансууг баривчлаад авч явахаар завдлаа. Аз болоход тэнд онц хүнд гэмт хэргийн албаныхан ирээд цагдаагийн даргыг баривчлахаар боллоо. Учир нь Доншиг хийсэн хэрэгтэй гэмшиж тэдэнд мэдээлэл өгсөн байжээ. Би хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрнэ. Та ч бас хариуцлага үүрээрэй.
За ингээд гарах гарцгүй болсноо ойлгосон цагдаагийн дарга нэг цагдаагийн бууг булааж аваад зүгтэх гэсэн ч Тэйжин бүх хүчээ шавхаад нэг бариулыг цохиж буулгасанд цагдаагийн даргын дээрээс мүс асгараад тэрнийг дарснаар цагдаагийн дарга баривчлагдлаа. Тэйжин ч бушуухангүйгээд Хюнжигийн байгаа газрыг хэлж өгснөөр Хюнжи аврагдана. Би таны охин шиг хөөрхөн охинтой болохыг дандаа мөрөөддөг байлаа. Хоёулаач хувь тавилангаар холбогдсон хоёр юм шиг байна да. Харин тийм ээ. Ингээд бүх ажил дууссан биз дээ. Тийм ээ. Гэхдээ танаас гуйх нэг сүүлийн гуйлт байна. За тэгээ Жансу Тэйжиний гуйлтаар Хюнжиг Тэйжиний хуримынхаа дараа нүүж орохоор бэлдсэн байсан байшинд нь дагуулад ирлээ. Тэр байшинг Хюнжигийн аав барьсан учраас Хюнжигийн хувьд маш ирхэм гэдгийг Тэйжин сайн мэдэж байлаа. Би энэ байшинд чамтай хамт амьдрахыг хүсэж байсан юм. Бас чамайгаа тэрхийг хүсэж байна. Юу гэнэ? Би бишээ. Тэйжин хэлүүлж байгаамаа. Тэр бас тоорхон минь. Би энд хамт байна гэж хэлүүлж байна. Тэр одоо яг хажууд чинь зогсож байна. Хюнжи, миний явах цаг болсон бол л та. Би чамайгаа бас хүүхдээ аварсан болохоор санаа минь амарлаа. Харин надад нэг гойх зүйл байна. Би өөрийнхөө зүрхийг энэ ахын охинд өгмөр байна. Тэгж болохгүй. Намайг орхиж болохгүй. Намайг битгий орхиоч тэ. Хюнжи, намайг явчихаар хэн чамайг минь хамгаална да. Дэлгүүрээ хаахад чинь тусалж хамт хооллохыг ямар их хүсэж байна гэж. Чааха тэрнийг минь сайн харж хандж байгаарай. Би ингээд явъя да. Битгий яваач тэ. Гой. Ингээд Тэйжиний хүсэлтийн дагуу тэрний зүрхийг Докюн охинд өгөхөр болж яралтай мис засал хийхэр болно. Тэгсэн охиных нь мис заслыг удирдах мис засалч нь хэдэн жилийн өмнө Жансугийн тусалж амийг нь аварсан хүн байж таардаг. Хувь тавилан гэж. За киноны төгсгөлд нөгөө танхаа итгэхэд автобусанд бас л нэг хөгшнийг дээрлэхэж байна. Энэ удаад мань Жансу хойш суусангүй шууд нөгөө нөхрийг алгадаад авлаа. Тэр цагаас хойш Жансу бусдад урайлгахын тусалдаг бол жудогийн дугуйланд нь ч хүмүүс олноороо хамрагдах болжээ. Харин зүрх нь эрүүл болсон Докюн охин өөрөө гүйж чаддаг болж. Тэгээд Хюнжи дээр ирээд зурсан зураг үзүүлнэ. Энэ үед Тэйжиний сүнс тэднийг алсаас баяртайгаар ажиглан харж байгаагаар кино маань конец фильм. За энд хүрээд энэ галзуу хөөрхөн киноны тайлбар маань дууслаа. Буруугийнх нь хэлснээр нэрэл галзуу хөөрхөн киногаа үзтээ. Дээр нь манай ганц алгаддаг буруу тоглосон юм ч одоо галзуу л кино байх нь ойлгомжтой байлаа гэж. За тэгээд та нарт маань ямар санагдсан бэ? Бурууд нь лав галзуу л байлаа. Тэгээд тайлбар маань ойлгомжтой байж таалагдсан бизээ. За тэгээд энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар дататай гар утас урамшууллыг үзүүлж байгаа Unitel хамтран ажиллалаа. Та нар маань Unitel-ийн салбарууд болоод Tokyo App-аас бэлнээр забас лизингээр гар утас аваад бүтэн жилийн турш дата бэлгэнд авах боломжтой байна шүү. Худалдан авсан гар утасны үнийн дүнгээс шалтгаалаад сар бүр 3-аас 30 ГБ буюу жилд 36-аас 360 ГБ дата бэлгэлэх юм байна. Галзууц онлайнаар ердөө 5 минутанд лизингээ шийдвүлээд шинэ гар утасаа гэртээ хүргүүлээд аваарай. Урамшууллын хугацаа нь 3 сарын 4 хүртэл. За бас Giga Beauty Room салон хамтран ажиллалаа. За тэгээд Giga Beauty Room салон нь штэ. Плазм үйлчилгээ болоод гоо сайхны шивээс нүүрний иллэг, массаж, маникюр, педикюр, сормус, wax зэрэг үйлчилгээнүүдийг галзуу чадварлаг хийдэг гэж байгаа. Description хэсэгт борон дэлгэрэнгүй мэдээллийг нь оруулсан байгаа шүү. Та нар маань тэгээд моброго буюу галзуу кино сувга дэмжихийг хүсвэл сабадрагуул саба дардсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Онера бас галзуу сервис сувгтан сабадарч нэгдээрээ. За тэгээд дараагийн бас нэгэн галзуу солиотой киноны тайлбараар хэдүүлээ эргээд уулзацгаая.